Кино маань алдарт Harry Potter киногоор бидэнд танигдсан магиас мэдгчээр эхлэх ба тэрээр их л яар нэг тийш явж байгаагаар эхэлнэ. Дүр шилжид нэгэн залуу 3 хүүхэдтэйгээ ярилцаж байх ба залууч ажилдаа хооролж аав эгчээгээ дуудаж хүүхдэд харуулахар болдог. Хүүхдүүдийн хандлагаас харахад аав эгчтэй их л дургу болтой. Хонх дуурч хэн нэгэн үүдэнд ирэхэд хаалгыг онгоолвол мэдээч Harry-с мэдгч мань байна. Орж ирээд л залууг аимшигтай харагдаж байна гэд тэдний чимэглийг гочилдог. Залуу явхад ихч маань тэднийг дагуулan өрөөнд орсон байх ба тэднийг суулгаад орчлон ертөнц атмаас биш түүхээс бүтдэг хэмээн хэлээд нэгэн түүх ярьж өгөхөр болдог. Та нар итгэхгүй байх. Гэхдээ олон жилийн өмнө дул сарын хүмүүс мэддэггүй байсан. Тэр үед Финландын ойд Неклес гэх дараахан хүү бодолд дарагдсан аавтайгаа амьдардаг байлаа гэсээр кино үргэлжлэнэ. Аав хүү хоёр баавгатаа тааран тэднээс цогтолж байхад нэг сум нисэн ирж тэднийг аварлаа. Тэднийх нэлээд ядуу ба ээж нь 2 жилийн өмнө баавгад бариулсан дурдна. Хүүч том болсон хэрнээ ааваараа үлгэр яриулах ба тэрхүү үлгэрт нэгэн охин боргоцод түүж аван төөрөөд гэрээс улам холцоор л байлаа. Ядарч байхдаа ээлжийн тосгон олоод гэртээ харихдаа халаас дөрөв шоколадтай харьжээ. Мөн аав хүүгийн харилцан ярианаас бид хүүг одоо хүртэл ид шид гайхамшигт итгэдэг гинэн цайлан гэдгийг мэдэж авна. Гинэт нэг чимээ гарвал аав нь сүх бариад очтол хулан хоол хулгайлж байх ба шууд л алах гэж байна. Хөөрхийн нэг үтс арай гэж идэж байх ба харамсалтай наавд нь баригдаж сүхээ далаад л хүүн битгий гэж гуйна. Азар алаагүй байх ба хүү түнд Мика гэж нэр өгөөд бүр тэжээгээр болсон байдаг. Хүү хулганд хүний хэл зааж өгнө гээл би бол хүн, чи бол хулган гэж байснаа жоохон шантарсан маягтай. Манай ээж хэлэхдээ аливаа зүйлийг хийгэр шийдсэн бол чи хийх ёстой зүйлийнхаа талыг нь хийчихсэн гэж бодчих гэж хэлээд нэг бодлоо зан бараг л хэл заагаад өгдөг шүү. Түүний дараачаар хаан тэр хоёртой уулзах урилга өгсөн ба тэд ч хотод ирсэн байдаг. Яг уу иргэдийн төлөөллийн бяцхан уулзалт хийж байгаа л бол тал байт юм л да. Иргэд эрүүл мэндийн систем, хоол хүнс гэх мэт хэрэгтэй зүйлсийн талаар саналтал өөдөөс нь бидэнд итгэл хэрэгтэй. Яг л манай энэ хийчих. Тэгээд бидэнд итгэл өгөх зүйл авчирхаар эзэнт гүрний төсөл хүртэл яваач гэж гуйна. Тэр хооронд Ника маань хулганаа алдаад гай таарч тэр хааныхын өмнө ирчихнэ. Юу юугүй л Никог алах гэж байтал аав нь ойлгуулж хэлээд аврагдаад тэдж гэрлөөгөө буцдаг. Тэр шөнө Андерс гэх нэг залуу тэр хоёрын гэрт ирдэг. Киноны эхлэлд манай хоёрыг баавганаас аварсан хүн. Их ноцтой царай гаргачгаад чухал зүйл ярихаар хүүг өрхөн гарлаа. Маргааш нь мод хөрөдөж байхдаа хүүдээ хааны ирэлт 2 сар явах оролцсон хэл. Шан харамж өндөр тул явахгүй бол болохгүй гэж хэлэхэд хүү л их л дургу цааш явдаг. Николасыг галынхаа дэргэд эморж итэл аав нь ирэх ба өчтөрийн залуутай баг болоод өнөө үлгэр дээр ирээд идэг ээлжийн тосхныг хайхаар болсноо хэлнэ. Хүүч яаж ийж байгаа цуг явахыг зөвшөөрөх гэж оролцсон ч угаасаа хүндэн хүйтэн аял болох тул яаж зөвшөөрөх вэ? Николасыг харуулахаар аав эгчийг нь дуудсан байх ч хүү түүнд бас л дургу байдаг. Өглөөч болж аав нь явхаар болж хүүтэйгээ салахаас гүйцэтгээд аян замдаа гарна. Тэгсэн аавынх нь бүкс нь өндөөгүй буюу нөгөө аав эгч шууд л шулан түрхэнд ордог. Бүр даварцсан бүр хувийн орон зай хэрэгтэй байна гэж солиороо хүүг хулган болон бусад эзүүлтэй нь гаргаж хөөж мөгөөд аларааш тав. Хөөргийн хүү гэрийнхээ гадаа урт засаад хулгантай гам чөнийг өнгөрөөж эхэлдэг. Нөгөө балаа авгаач бүр даварцсан хүүгээр бүр хамаг гэрээ ажил хийлгээд хамаг юм идээд л суугаад идэг. Нэг л өдөр чам чүл хийлээгээ даваа гайгүй болох нөө гэтэл ээжийнх нь өгсөн хүүхэлтэйг дотор нийгээд чанцсан толгоо наяганд нь байж ивэл яах вэ? Хүүч урлаад орилтол танаа удахгүй хөн. Эльф гэж байхгүй гээл балааг шатахаар 100хан дээр тавтал. Никоч шүрж аваад гарч цасан дүрж унтраалаа. Гэтэл энэ тэндээ цоорсон байдаг. Эргүүлээд хартал нөгөө үлгэр дээр ирсэн эльфийн тосгонлоо очих газрын зураг байдаг. Тэгээд аавыгаа болохоор эргэлт буцалгүй шийдээд өөрөөр гэрээ орхин гардаг. Моддын дундуур алхан гол горхийг даван нэгэн тосгонд ирлээ. Тосгонд ортол нэгэн галуу тэрвэрсэн имгэн хаач бууг нь асуугаад хаашаа явж байгаа гэтэл түүнийг чэдэрхий бацхан бас очих газар аюултайг сануулад үлгэлт итгэх хэрэггүй гэснээр ордон шүл сайн. Бас л балайрааш таавга. Инээж байгаа нь хүртэл балаавгаа гэж. Хүүч малгад ирэх зургандаа итгэн аялаа үргэлжлүүл. Даарч өсөж имгний өгч толгойд нь эргэлдээстэй. Цас шуурх үед Ника хулганаа дагуулan нэгэн агууд хорогдон гал асахаар оролдож байхдаа хулгандаа шантрах гэж байгаагаа хэлтэл гинтл өөдөөс нь яриад эхэлнэ. Сандарсан хүүч чи ярддаг юм уу гэтэл хулган тиймээ чаддаг. Чиний ярианаас сурах гэж удчихлаа. Чамдаа ярих маш чухал зүйл байна гэснээр бяцлаг байдгүй. Би амталж үзмээр байна гин. Үн чалчаагаар элдв юм ярьж баснаа. Дөрөв хэлтэй эвэртэй том юмтай юу гэдэг вүлээ гэхэд нөхөө цаа богоо гэтэл тийм үү. Тэгвэл тэр цаа бог чинь ирж байна гэдэг. Цаа бог ирснээр мөрөгийн даагуур л эргээд зогсно. Хүүч цухтахад цаа бог хөөж арай гэж модон дээр гарч аврав.
буг суманд оногчсон байсан тул сайхан сэтгэлд Нико байна сумыг нь авахар був. Аюул учруулахгүйгээ харуулад ард нь гараад сумыг нь суглан гаргаж хуглаад бугад тусалдаг. Хүүч цааш явсаар өтгөн ойгоос гарлаа. Нөгөө бугч дагаад ирсэн байдаг ба бугыг унан хамт явахар болдог. Ингэж аялалт маань шинэ гишүүн нэмэгдлээ. Бугаа унан газрын зурганд зааснаар шавх өндөр уул руу зүгэлдэг. Явх замдаа бугадаа нэг нэр өгөхөр болоод түүнийг Блицэн гэж нэрлэдэг. Уулан дээр очиход ууланд хүний нүүр хэлбэрээр томоохон сэлбэр хийсэн байгааг хараад үлгэрт үүнийг үлэмж битэн гэж дүрцнийг ойлгоод эльфийн тосгонд ойрцсон юм бид. Харамсалтай нь уулын цаана тосгон биш бүрлэх цас байдаг. Явх замд урд нь нэг зүйл гэлцгаар нь хурдан очтол аавынхан цувтаа худаг газар зогтсон байдаг. Хүүч урам хугаран газар тунлаа. Цас чирүүсч хүү осхын даван дээр өвөө охин хоёр эльф хурч ирнэ. Хүн учраас охин дургу байсан ч өвөө нь туслахаар шийдэн шившлийг хийн түүнийг босгодог. Тэгээд хүүг эльфийн тосгоноос яв гэж хэлэхэд гайхсан Нико би тосгонд очиагүй гэсэнд охин түүнийг тосгоны хамгийн урд зам дээр байгаа хэлдэг. Хүүч энд зүгээр цас байна гэхэд өвөө түүнийг чи яаж харахаа мэдэхгүй л байна гэж сануулдаг. Нико түүнээс харуулгыг гуйхад өвгөн эльф хэрвээ харахыг хүсвэл итгэх хэрэгтэй гэж хэлдэг. Хүүч цааш зогсон тосгоны байгаа гэтгэл оргуу хаасан мандсан газар түүний хайсан эльфийн тосгон гарч ирнэ. Өвгөн түүний хийж чадсныг гайхаад харсан бол одоо яв гэж хэлдэг. Хүүч аавгаа хайж ирсэн гэдгээ хэлэн цааш явах гэтэл урдаас нь хотын хамгаалагчд гарч ирэх ба өвгөн түүнийг аван нэгэн болон руу орж тэднээс нөгдөнө. Хүүч юу болоод байгааг ойлгоогүй байтал өвгөн охин хоёр дараахан түүнийг дагуулад гэрлүүгөө орно. Дээш гартал тэнд дүүрэн эльфүүд бие биедээ зул сарын мэд хүрэг нэг л хөвгөлтэй бүжицгээж байдаг. Олон эльфүүд үнэхээр жаргалтай байгааг харсан хүү зул сар гэж юу болохыг өвгнээс асуудал. Түүнийг энэ өдрийг мэддэггүй гайхан энэ бол хамгийн сайхан өдөр. Бас бусдад туслах өдөр гэдгийг тайлбарлаж байна. Гэтэл гинтгэл нэгэн эмэгтэй цухтаараа гэсээр орилж орж ирэх ба ээлжүүд айн цухтагтай зэрэгцэн цаанаас нь зэрэгүүд орж ирнэ. Бүх ээлжүүдийгээ хөвтүүлсний дараагаар дээгүүрээ ирсэн асрыг унгаагаад саяхан л халуун дулаанаар дүүрсэн орчныг хүйтэн харгуу давталдаг. Хаалга онгоохот таяг барьсан эмэгтэй орж ирээд шидээрээ ширээнүүдийг унгаан унд нь ирээд их л уртаагаар өмнө та нар яаж зовсноо мартаад шин дүрмийг үл тон баяр тэмдэглэж чадаа гэж зандраал Нико руу зан чи юм бэ гэж асуув. Хүүч би бол хүн гэтэл эмэгтэй өвгнөөс та шин дүрмийг баталж байхад тэнд байсан. Түүн дахиж хүнийг энэ тосгонд авчрахыг хориглосон. Тийм байхад та яаж чадваа гин. Өвгөнч би түүнийг авраагүй өгөх гэж байхад нь олоод итгэл найдрын шившлийг ашигласан энэ төр гэтэл эмэгтэйч дүрлдэж уурлаад шидээр сүнийг өргөдөг. Тэд яриандаа өмнө хүмүүс энэ тосгон руу дайрж ирж байсныг дурддаг. Тиймээс шин дүрмэнд өөр төрөл зүйлийг тосгонд авчрахгүй гэж заасан. Энэ бол миний ээлж өдөртөгч болсон шалтгаан гин. Дараа нь хүүгээс ирсэн зорилгын асуудал хүүч аавыгаа хайгаар ирсэн. Тэр шидийг олох гээд энэ тосгонд ирсэн байх гэж хэлнэ. Аавыгаа дүрстэл өдөртөгч ойлгох шахам хоолоогоор түүнд тэд энд ирсэн. Бид манай тосгонд ирж чадах хүнийг удаан хүлээж байсан. Тэднийг ирэхэд хамгийн сайхнаар хүлээж авсан ч тэд бидний урмыг хугалан дайрч битсэн кип гэх хүүхдийг болгосон. Тиймээс л би эльфийн сонгуульд эльфийн төлөө гэх уриагаар твшин ялж өдөртөгч болж бүхэл дүү хугжим сайхан сэтгэл зул сарыг хориглосноо хэлнэ. Тэгэд түүнийг цамхт хорихоор болов. Хүүг тэнд ортол нэг эвгүй үнний пискиг их төрлийн эльф далвчтай бит байж байдаг. Өөрийгөө худлаа ярьж чаддгүй гэж дуртай. Тэд хүмүүсийн толгойг дэлбэлдэг гэж хүүг айлах гэтэл Нико түүнд аавыгаа олоход туслахыг гуйдаг. Писки ч хөөжилтэй биш болохоор гээд татгалзсан. Мөн тэнд тролл байх ба хүүг бариад ав. Яг хүүг идүүлэх гэж байхад Писки түүнд туслав. Троллын толгойг дэлбэлэх ба хүчинд нь тэд дээш хөрөөд чоронгоос оргож чана. Хамт цэргүүдээс цухтаж байгаад нэг сургуульд орон бяцхан кипийг олохоо амлахад эльф багш түүнийг цухтаахад тусалдаг. Гарч ирээд бухтаага таран цэргүүдээс цухтсан ч бүсгтээ заа дахиад баригдах нь дээ гэтэл нөгөө эвгүй өхөн чинь тэнгэрт дэмэд тесэлж анхаарлыг нь сатааруулаад тэндээс ултарч хий тусламжтайгаар хаалганаас гарч ирдэг. Гарсныхаа дараа аавыгаа хайж явсаар л байлаа. Ойн цорхоод нөгөө алга болсон эльфийг торонд байхыг болно. Цаана ч олон хүмүүс байхаа тэдэн донд аав нь ч байх нь тэр. Хүүхдийг хулгайлсан үнэн байх ба хаанд баталгаа болгохоор авсан гэдгээ эхлээд хөөрхий хүүг хүлж орхино. Шүн дунд болж бүгд унтахад аав нь хүү болон эльфийг суллаад цухтаа гэтэл босдон сэрж тэдний хөөж эхэлдэг. Баригдах төх үед хүү ид чид ашиглан бугыг хөөргөж бугыг нисэх гэтэл хитрхи хүнд байсан тул нисэж чадахгүй байв. Энэ үед аав нь өөрийгөө зойлоосч олсоо таслан цасан нурангтай амт доош унав. Хэдий гунигласан ч алдагдсан хүүг буцаан бүхэл зүйлсийг засах хэрэгтэй тул нулимсаа залин эльфийн тосгонд итэл хинч байсангүй. Өдөртөгч эмэгтэй бүгдийг цуглуулад Никог цухтаалгасан багшийг цөлөгтэй болж босод эльф рүү зандарч байтал Нико алдагдсан хүүг дагуулсаар орж ирлээ.
Уг нь ч keep амьтаагаа бол бидэнд найдар байна гэхэд бүгд баярлан өдөртөгчийн үгийг үл тоон бүгд баярлан гарцгаалаа. Хүүг эцэгтэр наваачаад бүх зүйл сайхан болж байхад нөгөө охин түүний хажууд ирэн Никог гаргадана. Хүүг олсон баяраа тэмдэглэж байтал Никод санаа төрөн эльфүүдээс олон тоглоом чихэр мөн том хөшиг хийж өгөхийг хүснэ. Хүү бүх бэлгээ том утандаа хийгээд гадаа гарч эльфүүдтэй салах ёс гүйцэтгэн явах гэтэл нөгөө өдөртөгч гарч ирэн хүүлүү шидээр дайна. Барьж аваад баахан легц унсч байснаа зүйлтийг нь хараад гинтл эвгүй болчихно. Хаанаас энэ зүйлтийг авсан гэхэд ээжээсээ авсан гэтэл эмэгтэй төөнд олон жилийн өмнө нэгэн төөрсөн охин энэ тоцгонд ирснийг хэлнэ. Дүлгөөн, ухаалаг, итгэл дээсэн тэрэнд цасайлтал байж байгаад ботсон. Тэр миний найз байсан болохоор түүнийг явахад нь би түүнд шоколад хүртэл өгснөө хэл. Даанч тэр явахдаа юу ч хэлээгүй болохоор тэрээр ихэд гомцсноо хэл. Хүүч ээж над энэ газрыг өдөр бүр ярьж өгдөг байсан. Энэ бол дэлхийд дээрх хамгийн аз жаргалтай газар гэж боддог учраас намайг зулсаар гэж нэрлэх болсон гэж хэлдэг. Бүхэл зүйлс намдаж хүүч нисдэг богоо унан бэлгээ аван тэнгэр рүү хөр. Ниссээр хааны ордонд нэрэн бэлгээ үүсээр хааны өрөөнд орж ирнэ. Итгэл найдар авчирснаа хэлэн хаантаа ярилцгаар болдог. Хаанд тоглоомоо гаргаж ирж харуулхад хаан ид эсгэд эргэлсэн тул хүү түүнийг буган дээрээ хамт сундлан хамтдаа айлуудын яндагаар орж тэдгээр бэлгүүдийг тарааж эхэлдэг. Хоо гэж инээсээр шөнжин хүүхэд бүрт ганц бэлэг биш итгэл найдварыг түгээсээр байлаа. Өглөө болоход хүүхэд бүрийн нүдэнд нэмсгэл тодрон улс даяар аз жаргал тархлаа. Түүнийг явах болоход хаан түүнд үүнийг жил бүр хийхийг хүсдэг. Нөгөө муухай ихчдэрээ очин ид чид үнэн гээд халаасанд нь шоколад хийсэн байдаг. Хаан хулган буг зулсар гэдэг хүү тэр дөрөв тэнгэрт ууслаа. Чилээд энэхүү төөх төгслөө гээд Смит ихч маань түүгээ төгсгөлөө. Хүүхдүүд доошоо буугаад аав нь нэрч бас гэрийг нь маш сайхнаар чимгэлсэн байлаа. Хүү ээжээгээ эргэж ирэхгүй байхдаа гэхэд Смит ихч тэдэнд үгүй та нарын дурсамжид ээж чинь байдаг гэдгийг хэлнэ. Түүнийг гарах үед хүүхдүүд түүнээс зулсаар ингэж игэлдэг юм уу гэж асуудал. Тийм ээ би хотлоо эрдгүүгээд гарan годамжаар алах үедээ дээшээ солиод бодож байгаагаар энэ хүүхэн маань дуусна. Skibbity hop to a hop. Skibbity train, who gives a buck?